Амар сайн уу итгэл нэгт ах ирч дүүсээ. За өнгөрсөн удаад бид нар амьдралдаа хизээч алдаж болохгүй жинхэнэ эрдэнэс болсон жинхэнэ баяр хөөр аз жаргалын тухай бид нар суралцсан байгаа. Бас бидний одоо баяр хөөр аз жаргалыг хулгайлдаг дайсан юу гэдгийг тийм ээ? Мөн бас баяр хөөр одоо аз жаргалаа бид нар яаж хадгалж амьдрах вэ гэдэг тухай бид нар Библийн бас гайхалтай тэр чухал зарчмуудыг хамтдаа суралцсан байгаа. Харин бүгд өнөөдөр оюун ухааныг давсан жинхэнэ амар тайван гэсэн одоо маш чухал сэдвэр, шин сэдвэр бид нар хамтдаа Библиэс тийм ээ Есүсийн мэрэгэн ухаанаас суралцах болно. За тэгээд ерөнхийдөө бол 7 хоног болгон бидний одоо сонсдог түүхүүд маань тийм бидний амьдралыг зоригжуулдаг, бидний итгэл найдварыг олон мөлөөр хурцлж өгдөг маш сонирхолтой гоё түүхүүд байдаг. За тэгээд өнөөдөр миний одоо та нартай бас ярьж өгч байгаа энэ түүх бол шинэ гэрээний синоптик сайн мэдэн дээр гардаг Есүсийн тухай түүх байгаа. За тэгээд энэ түүхийг би та нартай бас ярьж өгье. Энийг ийм болсон байна. Нэг удаа Есүс одоо маш олон хүмүүст ядарсан, зүдэрсэн тийм олон хүмүүст одоо туслаад бүтэн өдөржингөө үйлчлсээр гаад тэр үйлчлэлээ дуусгаад тэгээд даалдагч нартайгаа хамт нуурын нөгөө талд гарахаар ингээд завтайгаа явж идэв. Тэгээд мэдээж бүтэн өдөржингөө ажилласан, бусдад үйлчлсэн учраас Есүс маш их ядарсан байгаа. Тийм болохоор завны нэг болонд Есүс түр зур амрах гээд ингээд хэвтдэг, унтдаг. За тэгээ удаагүй үежил хэсэг хугацааны дараа гинэт ингээд хүчтэй салхилаад эхэлдэг. Тэгээ хүчтэй салхи улам илүү нэмэгцээр байгаа сүүлдээ тэр салхинаас болоод нуурын давлгаад улам илүү ширүүсээд тэгээ сүүлдээ бүр завин дээр тийм тогтхын харахгүй болж тийм маш хүчтэй тийм шуурга болж одоо ингээд дэгддэг. Нөгөө сууж явжсэн тэр жижигхэн завин бүр сүүлдээ ингээд шуурганд тийм ингээд даруулаад давлгаан цохиулаад сүүлдээ бүр ингээд усаар дүүрээд усан ингээд автаад гэсэн нөгөө нэг дагалдагч бүгдээрээ сандралдаг. Тэгээ бүгдээрээ сандралдаад юу болсон гэхээр яг учраа олохгүй ингээд бачимдаа сүулдэ ингээд Есүсийг дууддаг. Харин Есүс тэр үед яасан гэж хүмүүс сандарч хагаад Есүс юу ч болоогүй юм шиг ингээд завны нөгөө нэг буландаа ингээд унтчихсэн. Тэгс нөгөө дагалдагч нар бүгдээрээ айц тавтчихсан. Өгчгүй дээ, живэд өгчгүй дээ, сүрэл болчихгүй дээ ингээд айц. Тэг бүгдээрээ сандраад Есүс ихсгэрээгээд багшаа та ч ийм амар шур болж очиж яаж унтаж чадж байна. Бид нар бүгдээрээ ингээд сүрэх гэж штэ. Бид нар танд хамаагүй юм уу гэдээ одоо Есүст хэлдэг байна. Ерөнхийдөө бол ингээд дагалдагчны хэлж байгаа энэ сүултээ ингээд тийм нэг жоохон гомдолсон ийм шинж аястай тий шинжтэй өнгө аястай юм байгаа хөөхгүй. Тэгэхээр чи Есүс яасан гэж Есүс сэрээд босч ирснээ шууд хэлдэг. Чимээгүй намд гэж хэлдэг. Яг ингэж хэлээд удаагүй байсан чинь нөгөө нэг салхи шуургач нь гинэт нам хүн болоод зогсчихд. Тэгээ Есүс дагалдагч нар руу хандаад хэлдэг. Та нар чи юундаа айсан юм бэ? Юундаа ингэтлээ айж сандраад. Нөгөө итгэл чинь яагаад байхгүй болчиход байгаа юм гэж хэлдэг. Зэмлдэг ба дагалдагч нар. Харин нөгөө дагалдагч нар гайхдаг. Чимээгүй намд гэдэг өөрсдийг нь хэлж байгаа юм болоо бодсон чинь нөгөө шуурга салхи нам хүн болж байгаа гэдгээр хараад гайхаа тий бүр алмаараад бүр салхи шуургыг хүртэл захирдаг энэ ч ямар амар хүн бэ гэд хоорондоо тий нууцаар ингэ шивнэлдээд тий Есүсийг бүр ингэ биширдэг. Есүсээс ингэ айж имэж эхэлдэг. Маш сонирхолтой юм үйл явдал. Энэ түүх шинэ гэрээний те Матай, Марк, Лук ном дээр гарч байгаа юм түүх байгаа. Есүс бүх оюун ухааныг давсан жинхэнэ амар тайвны эзэн юм а гэдгийг бид нар сануулдаг энэ түүх бол маш сонирхолтой түүх. Тэгээ бүгдээ өнөөдөр энэ онцгой амар тайван тийм ээ бүх оюун ухааныг давсан жинхэнэ амар тайван гэж ямар амар тайван байдаг юм бэ гэдгийг хамтаа Филиппо номын 4-р бүлгээс бүгд хамтаа суралцнаа. Тэгээ би танд Филиппо номын 4-р бүлгийн энэ хэдийн ишлэгийг уншиж өгье. За, Филиппо 4-ийн 6-аас 9. Анхааралтай сонсоорой. Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Амен. 8 дугаар ишлэл. Эцэст нь ах トゥ нараа юун үнэн, юун хүндэтгэлтэй, юун зөв, юун ариун, юун сайхан, юун сайшаалтайг мөн альва сайн үйл байвал магтууштай ямар нэг юм байгаа бол тэдгэрийг тунгаацгаа. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно гэж хэлсэн. Амен. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно гэж хэлсэн. Тэгэхээр бид нар хэрэг харах юм бол
түүхээс харах юм бол Филиппой номын одоо яг энэ хэсэг дээр те Филиппо гэдэг энэ хотын тухай гарч байгаа. Тэгээ энэ Филиппо хот бол тухайн үеийн Ромын одоо алдартай цэрэг дайны юм хот байсан. Цэрэг дайны хот байсан. Тэгээд Илч Паул тийм ээ энэ хотод Христийн сайн мэдээг анх тараасан тэр хүн. Тэгээд анхны чуулганыг байгуулсан ийм хүн. Анхны чуулганыг байгуулсан. За тийм учраас Илч Паул яасан тэнд байгаа Филиппо хотод байгаа те итгэл нэгтэй одоо ах эгч дүүнертэй хандан маш чухал одоо амьдралын заавруудыг зарчмуудыг сургаж байгаа гэсэн. Тэгээ тэр зарчмууд дээр өнөөдөр бидэрт бас ингээд амьдрал хэрэгтэй байгаа бүх оюун ухааныг давсан жинхэнэ тийм ээ амар тайван гэж юу гэдэг юм бэ гэдгийг одоо яаж бидэрт ойлгуулж өгч байгаа гэсэн. Ялангуяа бидний уншсан одоо Библийн энэ хэсэг нь бол тийм ээ Иесусийн тэр мэрэгэн ухааныг бидэрт бас зааж өгч байгаа гэсэн. Тэгээ бүгдээ хамтдаа өнөөдөр Библийн энэ хэсгээс хоёр чухал зүйлийг хамтдаа сурах гэсэн. Хоёр чухал зүйлийг хамтдаа. Нэгдүгээр жинхэнэ амар тайван бол хүний хамгийн чухал үндсэн хэрэгцээний нэг юм а гэж. Үгүй юу? Жинхэнэ амар тайван бол хүний хамгийн чухал үндсэн хэрэгцээний нэг юм а гэж хэлж. Тэгэхээр хүний амьдралын одоо хамгийн чухал одоо хүсэл хэрэгцээнүүд гэж яг юу байх вэ? За мэдээж те хоол идэх те за тэгээд бас ингээд халуун дулаахан те одоо хоргодох өөрийн гэсэн орон гэртэй байх те хоргодох газартай энэ чухал одоо үндсэн хэрэгцээ амьд байх те аюулгүй байх гэх мэт тийм ээ хүн өөрийнхөө хүсэл хэрэгцээг ер нь бол зөв таньж мэднэ гэдэг бол маш чухал мэдлэг байдаг юм маш чухал мэдлэг байдаг. Тэгэхээр хүн амьдралдаа яг юу хүсэж байгаагаа тийм ээ сайн мэдгүй явах тохиолдол зөндөө бий. Тийм учраас ерөнхийдөө яадаг гэхээр бусад хүмүүсийг дагаад маш олон янзын хэрэгтэй хэрэггүй зүйлүүдийн хойноос хөөцөлдөд хүмүүс бид нар нэг мэтгэд амьдарч идэг гэсэн. Яг тэгж амьдарч явах тэр үедээ тийм ээ тухайн хүний одоо олж авсан тэр зүйлийг л би яг одоо холоод авчих юм бол энэ юм л тийм ээ миний хайгаад байгаа юм муу юм шиг байна гэж хойноос нь тэгж бодоод бид нар гэж хөөцөлдөөл гэдэг хөөцөлдөл эрэл агуулга гэж яваал гэдэг. Тэгээ хөөцөлцөөр байгаа сүлдээ тэр юм олж аваад тэгээ амьдралдаа ингээд туршаад үзэхээр яг нөгөө ирж хайж байгаа. Яг тэр зүрх сэтгэлийг нь дүүргэж чадах хэрэгтэй зүйл нь биш байна гэдгийг мэдэх тохиолдол зөндөө байдаг гэсэн. Тань ч гэсэн ийм зүйл зөндөө тохиолж ирсэн байна. Ер нь бол бид нар ингээд өлсөд сангасан үе тийм ээ идэх хоолтой байна. Энэ үед хүн амар тайван байдаг гэсэн. Ядарсан үедээ хүн унтаж амрах тийм ээ хорогдох газартаа өөрийн гэсэн орон гэртэй байна. Энэ бол бас хүнийг амар тайван болгодог зүйл гэсэн тийм ээ. Амьдралын одоо ингээд зовлон жаргалаа хуваалцдаг сайхан гэр бүлтэй байна гэдэг бол энэ юу вэ? Энэ бас амьдралын амар тайвныг бий болгодог зүйл. Энэ бичлэн бидний амьдралд ингээд бидний бие махбод бидний сэтгэл санааны альва олон янзын тэр маш олон тэр хэрэгцээнүүд яг хангагдах үед хүн тайвширдаг. Тэгээд тайван амгалан амьдрах тэр боломж нөхцөл байдал нь бүрддэг байна. Хүн бүр мэдээж хангалттай мөнгөтэй болохыг хүсдэг. Гэтэ хамгийн сонирхолтой нь бодит байдал дээр юу болдог гэж хүн хичнээн их мөнгөтэй болсон ч гэсэн бүх асуудлаа шийдэж чаддаг. Бүх асуудлаа шийдэж чаддаг. Мөнгөөр хүн амьдралынхаа тийм ээ зарим нэг асуудлуудыг л тийм магадгүй олон асуудлуудыг шийдэж чадна. Гэхдээ мөнгө хүний амьдралд хизээч яг жинхэнэ аз жаргал жинхэнэ одоо тийм амар тайвныг авчирч чаддаггүй юм. Энийг яадаг хүн тодорхой хэмжээний мөнгөтэй болсныхаа эцэст л яадаг хүн энийг олж хардаг, энийг ойлгодог гэсэн. Зарим хүмүүс хүнтэй гэрлээд гой хүүхдтэй болоо, тэг гэр бүлэрээ гой аз жаргалтай үнэхээр гой тийм сэтгэл дүүрэн тайван амгалан одоо амьдрий гэж хүн болгол мэдээж хүсэж байгаа. Гэтэ бид нар хичнээн одоо сайхан гэр бүлтэй болсон ч гэсэн тийм үү. Бидний одоо амьдралд тийм ээ асуудал бэрхшээлүүд ар араасаа ээлж ирдэг. Бид нар хичнээн одоо хүсэхгүй байсан ч гэсэн янз бүрийн зовлон шаналлыг бид нар тийм ээ гэр бүлэрээ насан туршдаа туулах тийм нөхцөл байдал бидний амьдрал бас ирдэг байна. Зарим хүмүүс ярьдаг. Бас сайхан гоё ингээл инээж баясаад л тийм өөдрийг сайхан сэтгэлтэй байх юм бол тэг бүх юм болно доо гэж боддог. Тэгж ярьдаг зөндөө олон хүмүүс байдаг. Гэтэл амьдрал тохиолж байгаа тэр сайн сайхан зүйлсүүдийн тийм ээ үр дүнд л бид нар сайхан инээж баясаж тийм ээ өөдрөг сэтгэлдээ байх боломжтой байдаг. Харамсалтай нь амьдрал яадаг вэ? Дандаа гоё сайхан зүйл хэдэж тохиолддог. Асуудлууд, бэрхшээлүүд, зовлон зөндөө олон зүйл бидний амьдрал тохиолдог. Бидний тийм ээ сэтгэлээр унах, стресстэй тийм ээ дарамтанд орох тийм ийм өдрүүд тохиолдоход бид нар яаж хичээгээд ч бид нар инээж баясаж өөдрөг сэтгэлдээ байж чаддаггүй байхгүй. Энэ бол бодиттой үнэ. Гэтэ энэ амьдралд хүн яг юу хүсэж байгаагаа амьдралд яг юу хэрэгтэй байгаагаа маш тодорхой мэдэх ёстой.
Энийг мэдэхгүй амьдрна гэдэг бол энэ бол харамсалтай зүйл. Тийм учраас бид нар энийг мэдэхгүй учраас яг амьдралын тэр хамгийн чухал тэр хүсэл хэрэгцээнүүдээ тийм мэдэхгүй учраас бид нар олон янзын юмны ханаас хөөцөлдөг. Энийг мэдсэн хүн яадаг вэ? Яг тэр мэдсэн зүйлдээ өөрийнхөө цаг хугацаа, өөрийнхөө эрч хүчээ, өөрийнхөө мөнгө санхүү те бүх зүйлсүүдээ бид нар зориулаад яг үр дүнтэй сайхан үр дүнд нь 50 амгалан амьдрах боломж бүрддэг гэсэн. Тэгвэл ах トゥ усэ бидний амьдралын хамгийн чухал хэрэгцээ юу байх ёстой юм бэ гэж. Олон зүйлүүдийг бид эхнээсээ нэрлэх байх. Хүний амьдралын хамгийн чухал хүсэл хэрэгцээ зөндөө олон зүйлийг бид нэрлэх байх. Харин өнөөдөр бидний уншсан Библийн хэсгээс харах юм бол хүний амьдралын хамгийн чухал хүсэл хэрэгцээнүүдийн нэгийг маш тодорхой хэлсэн байна. Библиэр юу хэлсэн гэж? Энэ бол жинхэнэ амар тайван юм а гэж. Жинхэнэ амар тайван юм а гэж. Өнөөдөр 7 дугаар ишлээс харъя л да. 7 дугаар ишлэл бүх оюун ухааныг давах Бурхны амар тайван та нарын сэтгэл санаа Христ Есүс дотор хамгаална гэж хэлсэн. Христ Есүс дотор хамгаална. Бодож үзтээ. Энэ юу гэсэн үг гэхээр хүн сэтгэл санаагаараа үргэлж амар тайван байхыг хүсдэгэ гэдгийг хэлээд байна гэсэн. Бүх хүн сэтгэл санаагаараа үргэлж амар тайван амьдрахыг хүсдэг. Энэ бол хүний амьдралын үндсэн чухал хэрэгцээнүүдийн нэг юм а гэдгийг энэ хэлээд байна гэсэн. Лук номын 2 дугаар бүлгийн 14 дээр нэг гоё ишлэл гардаг. Энд айгүй тодорхой бас хэлсэн мэт. Дээр өндөрт алдар нь бурханд байх болтугай. Доор газарт амар тайван нь түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай. За энэ дээр бол яг тэгэхээр Тэнгэрлж одоо Христ аврагч мэдлэг тухай мэдээг хүн төрөлхтөнд авчирсныхаа дараа энэ үгийг хэлж байгаа байхгүй. Дээр өндөрт алдар нь бурханд байх болтугай. Доор газарт дээр байгаа хүмүүст юу хэрэгтэй вэ? Амар тайван нь байх болтугай гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл эзэн бурхан тийм ээ өөрийнх нь тэнгэр ичээрээ дамжуулан хүний амьдралын хамгийн чухал зүйлсүүдийн нэг бол амар тайван юм шүү, жинхэнэ амар тайван юм шүү гэдгийг одоо сануулж хэлж байгаа энэ мэдээг дамжуулж өгч байгаа гэж бид нар ойлгож байна гэсэн. Тийм учраас ерөнхийдөө яадаг гэхээр еврейчүүд тийм ээ жинхэнэ амар тайвныг өдөр тутмынхаа амьдралын одоо хүсэл тэмүүлэл гол зорилгоо болгоод маш чухал ач холбогдол өгдөг. Тэгээд энийг мэдлэгэндээ хүртэл оруулсан. Шалом гэж мэдлдэг. Биетэй мэдлэгтэй. Шалом гэж. Шалом гэдэг энэ үг еврей үг байгаа. Энэ үг амьдрал нь бүрэн бүтэн байж жинхэнэ амар тайвнаар дүүрэн байх болтугай гэсэн утгатай юм ерөөлийн үг. Маш гоё юм мэдлэгийн үг байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр шалом гэдэг энэ үгээр еврейчүүд хоорондоо бие биендээ мэдлэгтэй л бие биендээ чиний амьдрал үнэхээр бүрэн бүтэн байх болтугай амар тайвнаар дүүрэн байх болтугай гэж ерөөж идэг гэсэн утгатай байна. Ерөөж идэг. Шинэглэн дээр бол яг шалом гэдэг энэ үгийг болохоор эйрен гэдэг ийм үгээр одоо орлуулаа тий орчуулсан байдаг. Грек үг. Энэ тухай би дараагийн одоо 7 хоногт таартаа маш гоё тодорхой тэр мэдээллүүдийг өгнө. Мэдээж манай монголчуудын ч гэсэн бас гоё. Манай монголчууд бас энэ амар тайван гэдэг үгийг бид нар маш өргөн хэрэглэдэг. Утга учирыг маш сайн мэддэг. Бидний үүхтүүх уламжлал бол тийм ч учраас минь тус мэдлэгээндээ хүртэл энэ үгийг бид нар оруулаад ирсэн байдаг байхгүй. Та санаж байгаа байх. Өнөөдөр би энэ номлыг эхлэхдээ амар сайн уу ах トゥ усэ гэж эхэлсэн байгаа даа тий. Та бас гайхчихсан байж магадгүй цагаансар болохоор бид нар амар сайн уу гэж мэдлдэг билүү гэж. Үгүй бид нар өдөр тутмын амьдралдаа амар мэндийг бид нар одоо ирж мэдчлэх боломжтой гэсэн. Амар тайван уу, амар сайн уу, амар мэндүү тийм ээ. Мэнд тий. Та тайван сайхан уу, тайван сайхан өвлжж гэнэ үү, хаварч гэнэ үү тий. Зуншиж гэнэ үү гэдэг би тийм л. Тангу зөвлөл сайхан гэж ярьдаг. За тэгэл цаашаа нэг цагаан сэрэн гоё мэдлэгнүүдтэй юм бол онд минь тарган тавтай орвоо энэ үгсээр тарган тавтай тухтай тайван амгалан орвоо гэсэн юм утгатай мэдлэгээний маш гоё үг байгаа байхгүй. Тэг бид нар ийм гоё мэдлэгийн үгүүдийг бид нар амнаас монголчуудад зүгээр гоё урсгаж чадна гэсэн. Тийм биз дээ. Хамгийн гол нь бид нар өөрсдөө тэр гоё үгнийхээ мундаг утгыг бид нар мэддэг юм уу гэдэг хамгийн чухал юм байгаа байхгүй. Бидний өвөг дээдс бидний аав ээж нарын үеийнхэн утга учирыг маш гоё мэддэг. Тэгээд хэрэгэлдэг байсан. Харин өнөө цаг үед залуучууд бидний амьдралд энэ үг, энэ мэдлэгээ, энэ үгийн утга учирыг бид нар яг бүрэн дүүрэн бас ойлгож хүсэж амьдралдаа одоо тий хүсэж тэмүүлж чадж гэнэ үү гэдгийг бид нар бодох хэрэгтэй гэсэн. Ийм гоё ерөөлтөө, бэлгшээлтэй ийм үгнүүдийг тэг эцэг эхчүүд яасан үр хүүхдүүдийн амьдрал биелээ олоосаа гэж хүсээд яадаг амар жаргал, тайван жаргал, төвшин жаргал тийм ээ амар тайван гэх мэт маш гоё тийм нэрээр хүүхдүүдээ яасан ерөөж нэрлсэн байна. Гэтэ харамсалтай нь
эцэг их нь хичнээн гоё сайхан нэр өгөөд ч гэсэн жинхэнэ амар тайван дотор тэр үр хүүхдүүд нь алхаж амьдарч чадахгүй байгаа юм харамсалтай дүр зургийг бид нар өөрсдийнхөө амьдрал эргэн тойронд өчнөө олон хүмүүсээс бид нар харах боломжтой. Нэршгэ гоё хүчтэй тэнхээтэй тайван амгалан амьдрах ирмэлзэж тэмүүлж арга учрыг нь олж амьдрах ёстой байтал амьдралын асуудал бэрхшээлүүдэд дарагдаад айгаад сандраад тийм ээ түгшээд ингээд амьдарж байгаа маш олон хүмүүс байгаа гэсэн. Өнөөдөр бид нар банкнд хичнээн их мөнгө хадгалсан ч дансандаа хичнээн их мөнгөтэй байсан ч хүний зүрх сэтгэл дотор тэ жинхэнэ амар тайван ирдэггүй. Гаднаа хичнээн амжилттай харагдсан ч хүн дотроо хоосрлыг мэдэрч амьдрах боломжтой гэж гэсэн. Гэр бүл найз нөхдөд харилцаа, эргэн тойронд байгаа олон хүмүүсийн харилцааны дотор үл ойлголцол, эвдрэлцэл, зөрчил, хэрүүл маргаан, тийм ээ. Бие биенээ уучлах чадахгүй байх, тийм. Тэгээ тэрнээс болоод янз бүрийн одоо сэтгэлийн шарах, гомдол, хорсол, айдас, төгшүүр гэдэг амьдралын өчнөө олон асуудлууд ерөөс араараасаа цувраад дуусшгүй. Асуудал дуусахад бүх юм амар тайван болно гэж хүмүүс бид нар төөрөгдөж боддог. Энэ бол төөрөгдөл. Амьдралын асуудал дуусахад бүх юм тайван амгалан болно гэдэг бол төөрөгдөл ах тусаа. Хичнээн олон асуудлыг та шийдсэн ч гэсэн амьдралын асуудал бэрхшээлүүд хизээж дуусахгүй араараасаа цувраад л байдаг тийм үү? Энийг бид нар амьдралаас өчнөө болоод хангалттай харж байгаа шүү дээ. Бид нар асуудлыг тийм ээ хамгийн сайнаараа шийдэж болно. Гэхдээ бид нар амьдралын асуудлуудыг бүгднийг дуусгаж хизээж чадахгүй гэсэн үг. Энэ бол бодиттой үнэ. Хатууч гэсэн үнэ. Жинхэнэ амар тайвныг олж авахын тулд амьдралын бүх асуудлуудыг дуусгаж байх, тийм ээ, дуусгаж чадахгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй гэсэн. Хизээч амьдралын асуудлуудыг дуусгаж байхгүй болгож чадахгүй гэсэн. Өнөөдөр миний ярьсан тэр түүхэн дээрээс гарч байгаа юм. Бүр хэдхэн цагийн өмнө ингээд одоо тогтун тайван байсан нөгөө нэг нуур гинэт салхи шуурга болол хэдхэн цагийн дотор ингээд амар том шуурга болж байгаа. Зүг зүгээр явж ясан нөгөө нэг дагалт гişирч яас. Тайван амгалан сууж ясан нөгөө хүмүүс чинь тийм ээ тайван амгалан байдал нь алдагдсан. Сэтгэл санаанд юм яас хэдхэн цагийн дотор ингээд айдас санаа зовлтонд автсан. Өхгүй тул тийм ээ сандарч тэвдэж ирсэн юм. Яа мэдээж ойлгомжтой. Салхи шуурна ингээд завтайгаа ингээд живж эхэлж байгаа учраас тийм ээ өөрөө ирэхгүй юуны түрүүнд яах вэ? Амьд үлдэж тайван амгалан болохыг л хүсэж тэмүүлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл гинтийн хүнд хэцүү нөхцөл байдалд хүртэл хүн юу хүсдэг вэхээр тайван амгалан амьдрахыг л хүсдэг гэсэн. Харин завны нөгөө нэг болонд унтчихсэн Есүс яасан. Салхи шуурга тийм бүх юм бүр ингээд оронгоор эргэж явах тэр үед тийм ээ юу ч болоогүй юм шиг тайван амгалан хэвтчихсэн. Энэ их сонирхолтой дүү. Эндээс бид нар маш их зүйлийг харж болно гэсэн. Зөвхөн тэр шуургач биш. Өөр маш олон төрлийн зовлон бэрхшээл тийм ээ хүний амьдрал тохиолдог тэр зовлон бэрхшээлийн шуургуудтай Есүс нүүр тулж ирсэн. Гэтэ Есүс нүүр тулахдаа үргэлж тайван амгалан байж маш мундаг тийм ээ бурхан эцгийнхээ мэрэгэн ухаанаар тэр асуудал бэрхшээлүүдийг бүгднийг даван туулж ялан дийлж амьдрч чадсан маш онцгой үлгэр жишээ юм Есүс бол. Тэр нуурын тэр шуурга бол Есүс бол нөгөө л олон шуургуудын нэг л байсан. Тэрийг давдаг аргаа мэджсэн тайван амгалан байдлаа үргэлж хадгалж амьдрч сурсан байсан Есүс. Ер нь бол хүн амьдралынхаа эцсийн мөчид амьдралынхаа бүх талбар дээр сэтгэл санаа тайван амгалан амьдрахыг хамгийн их хүсдэг баг. Харамсалтай энэ чухал хүслийг хүн тэр болгоно их тийм анзаараад ингээд мэдээд идэггүй гэсэн. Би яг юу хүсдэг вэ гэдэг жагсаалтан дотроо тайван амгалан амьдралыг хүн бараг дурддаг. Амьдралд нь хэрэгтэй амар тайван. Нөгөө нэг бидний амьдрал хэрэгтэй олон зүйлүүдийн маань нэг байл гэж бид нар боддог. Гэтэл жинхэнэ амар тайван гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал үндсэн хэрэгцээний нэг юм а гэдгийг өнөөдөр Библийн хэсэг бидэрт хэлж байна хат байсан. Амен. Бидний хамтдаа сурах хоёр дахь чухал зүйл. Хоёр дахь чухал зүйл. Зөвхөн бүтээгч эзэнтэй холбогдсон хүн жинхэнэ амар тайвныг олдог юм а гэж. Амен. Зөвхөн бүтээгч эзэнтэй холбогдсон хүн
жинхэнэ амар тайвныг олд юм а гэж. Филиппо номын энэ одоо 4-р бүлгийн 6-аас 7-р эшлэлээр гарч байгаа. 6-аас 7-р эшлэл би уншиж гин. Юунд ч санаа бууз. Харин альва зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална гэж хэлсэн. Хамгаална гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл амьдралдаа санаа зовхын оронд бүтээгч эзэнд хандан залбирч түүнтэй холбогдож амьдралын асуудал бэрхшээл тийм ээ хүсэл хэрэгцээг талархалтайгаар хэлээрэй гэж хэлж байна. Хэлээрэй гэж хэлж байна. Энийг залбирах гэж хэлээд байгаа. Хэрвээ тэгэх юм бол оюун ухаанаараа ойлгохын аргагүй маш онцгой амар тайван, бурхны амар тайван, жинхэнэ амар тайван нь чиний сэтгэл санааг дүүргэх болно гэдгийг энэ ишлэл дээр хэлж байгаа. Амен. Хүн их сонир. Чи юу гих бодно? Амьдрал чинь тийшээгээ л өнхрөөд идэг гэсэн. Юу гих бодно? Яг тэрүүгээр амьдрал үргэлж одоо ингээд хөвөрж идэг. Амар тайван бодол санаанаас хүний амьдралын амар тайван амьдрал эхэлдэг гэсэн. Бодол санаандаа хүртэл бид нар тайван амгалан байхыг эргэлзэх хэрэгтэй гэсэн. Таны бодол санаа яг юуны тухай бодож байна? Юун дээр илүү их төвлөрч байна? Та яг одоо энэ асуултыг өөрөөсөө асуугаач. Юуг илүү их бодож байна? Өнөөдөр ярьсан түүхлээрээс бид нар харах юм бол ер нь тэнд бол хоёр төрлийн шуурга болж байгаа. Хоёр төрлийн шуурганы тухай гарч байгаа. Нэг нь нуурт болж байгаа байгалийн шуурга. За энэ айгүй тодорхой юм. Нөгөөх нь болохоор айдас сандралд автсан дагалдагчдын бодол санаан дотор болсон бодлын шуурга байсан. Бодлын шуурга. Өөрөлдвөл эзэнд итгэдэг хүмүүсийн итгэл найдвар нь айдас санаа зовлтоор дүүрэн бодлын шуурганд идэгдэж байгаа, тийм ээ. Тэгээд итгэлгүй хүмүүс болтлоо айж сандарсан ийм үйл явдал нь гарч байгаа байхгүй. Харин тэр хоёр шуурганы хажууд Есүс яасан? Юу ч болоогүй юм шиг тайван, амгалан унтж байгаа гэсэн. Энд тухай гарч байгаа. Дагалдагч нар Есүсээс тусламж гуйгаад ингээд хашгираад ингээд гомдлох үед те Есүс ингээд босож ирээд тэр хоёр шуургыг хоёулын хамтдан зогсоодог байна. Тэгээд амар тайвныг тогтоодог байна. Шуургыг зогс гэж хэлсэн. Намд гэж хэлсэн. Тэгээд амар тайвныг тогтоодог. Байгалийн шуургач намдсан, дагалдагчны бодол санаан дотор болж ирсэн бодлын шуургач гэсэн намдсан. Тэр газар амар тайван тогтсон. Салхи шуурганаас айжсэн нөгөө нэг дагалдагч нар заяа. Нөгөө салхи шуурганаас айхаа болоо сүулдэ салхи шуургыг захирдаг аврагч эзэн Есүсээс имэж эхэлсэн. Оо ямар амар хүн бэ гэдэг. Яг бурхны хүмүүс байна гэж. Яаж Есүс шуургыг зогсоосон бэ? Яг тэгвэл Есүс өөрөө жинхэнэ амар тайвны эзэн учраас тийм үү? Есүс шуургыг зогсоож амар тайвныг авчирсан. Яагаад гэж? Ер нь бол хүн өөрийнхөө дотор байхгүй зүйлийг тийм ээ бусдад ярьж хэлж чаддаггүй. Зохиогод хэлэхээр тэр нь худлаа гэдэг мэдэгдэг гэсэн. Харин Есүсийн дотор жинхэнэ амар тайван дүүрэн байсан. Тэр өөрөө жинхэнэ амар тайван дотор амьдардаг тэр нэг юм байна. Хүн бүрийн амьдралын шуургыг зогсоож жинхэнэ амар тайвныг амьдралд нь өгөх хүч чадалтай тийм хүчрхэг эзэн юм а Есүс бол. Амен. Ах トゥ усээ. Аливаа юмнаас айж сандарч хүн болно. Гэхдээ хизээч итгэл найдварыг чинь идэхэр хэмжээнд айж болохгүй гэдгийг энэ түүх бидэрт бас гоё харуулдаг байна. Амен. Санаа зовлт, стрессийн үндэс тэгвэл яг юу гэдэг вэ? Хүний амьдралд. Ер нь бол ингээ харахад найдвартай ард тал болсон бүтээгч эзнээ мартах яг тэр үед. Бүтээгч эзнээ мартаж итгэл найдваргүй болсон яг тэр хүний бодлынх нь үр жимс нь юу гэдэг вэ гэхээр санаа зовлт айдас болж хувирдаг юм аа гэсэн. Бид нар Библийн Еврей номоос бид нар бас харж байна. Еврей номын 13 дугаар бүлэг дээр нэг гоё зүйлийг хэлдэг. Бүтээгч эзэн таныг хизээч мартахгүй, хизээч мартаагүй, хизээч орхихгүй.
гэж хэлсэн. Яг энэ амлалтаа үргэлж сахидаг. Эзэн таныг хизээч мартаагүй, хизээч орхиог байхад та яаж санаа зовж чадж байна гэдэг асуулт байгаа байхгүй юу? Яаж санаа зовж чадж байна гэдэг асуулт. Өөрөлдвөл та тэр бүтээгч эзэн таны артал болсон найдвартай нэгнийг мартсан учраас л санаа зовлт айц гэдэг зүйл тань дотор төрж байгаа гэсэн. Санаа зовлтоо бид нар дахин бодоо те. Бид нар ингээд улмал те санаа сэтгэл нь ингээд зовоол те шаналал ид. Санаа зовлт шаналлыг бид нар ингээд тийм нэг сонин юм тойрогт бид нар ингээд өөр ирэхгүй орчдөг. Энэ тохиолдолд хүн болгонд л зөндөө тохиолж идэг гэсэн. Тэгвэл санаа зовлт гэдэг бол тийм ээ амар тайвны эсрэг заалт гэдгийг бид нар мартаж болохгүй гэсэн. Амар тайвны эсрэг заалт. Санаа зовлт гэдэг бол амар тайвны эсрэг заалт. Бүтээгч бурхны амлалт, хүч чадалд итгэхгүй байгаа хүний сэтгэл төрдөг айдас эргэлзээний үр дүн гэсэн үг. Санаа зовлт гэдэг бол. Бүтээгч эзэнд тийм ээ итгэхгүй байхыг Библи бүр ингэж гим гэж үзэж байгаа байхгүй юу? Энийг бас бид нар мартаж болохгүй гэсэн. Бүтээгч эзэнд итгэхгүй байхыг гим гэж үздэг Библи. Тэрэн дээр би та бүхэнд нэг хідэн зүйлийг уриалмаар. Чадахгүй зүйлээ хий. Авшиж чадах зүйлээ хий. Чадахгүй зүйлээ бурхан даадаг. Өөрөөр чадах бүх зүйлээ л чадлаараа л хий. Чадахгүй зүйлээ бүтээгч эзэндээ хэлээд даадах, энийг залбирчтэй түүнтэй холбогдсон даадахыг хэлж байгаа юм. Юу ч болсон гэсэн та бурханд итгэж найд. Библи өндөр аягүй тодорхойлж шít. Бүх оюун ухааныг давсан ойлгохын аргагүй жинхэнэ амар тайван таны бодол санааг хожих болно гэсэн үг яг тэр үед. Чадах юм та хий. Чадахгүй зүйлээ бурханд даадаг. Тэгээд түүнд юу ч болсон итгэж найд. Тэгэх юм бол яг бүх оюун ухааныг давсан тэр ойлгохын аргагүй онцгой амар тайван жинхэнэ амар тайван таны бодол санааг хожих болно гэж. За энийг та туршиж үзээрэй. Туршиж үзээрэй. 8-9 дэх ишлэлээр аягүй тодорхойлж энэ дээр би танд уншиж хэлж байна. Анхаарлаа сонсоор. Эцэст нь ах トゥ нараа юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг мөн аливаа сайн үйл байвал магтууштай ямар нэг юм байгаа бол тэдгээрийг тунгаацгаа. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны бурхан та нартай хамт байх болно гэж хэлсэн. Амен. Амар тайвны бурхан та нартай хамт байх болно гэсэн. Өөрөлдвөл бурхантай холбогдож тийм ээ зөв сайныг нь сонгож боддог хүнтэй тийм ээ бурхны амар тайвны бурхан тэр өөрөө үргэлж хамт байх болно гэсэн маш гайхалтай амлалт энэ ч харагдаж байгаа гэсэн. Өөрөлдвөл зөвийг нь сонгож бодох үед жинхэнэ амар тайван амьдралд ирдэг юм а гэж ойлгож болно гэсэн. Бүтээгч эзэнд хандаж бид нар амьдралынхаа тийм ээ хүсэл хэрэгцээг асуудал бэрхшээлүүдээ бид нар ярих тийм ээ энийг залбирах гэж хэлж байгаа. Ярьж залбирч байгаа ийм хүнд тийм ээ ийм хүн ядгал зөв зүйлийг бодох чадвартай хүн болдог гэсэн. Зөв зүйлийг бодох чадвартай хүн. Хизээч амьдралд дуусахгүй тэр ээрсэн болон асуудлуудын дунд тийм ээ бүтээгч эзэнтэй холбогдсон хүн түүний хамгаалалт, түүний тусламж, дэмжлэг тийм ээ асуудлыг шийдэх түүний мэрэгэн ухааныг бид нар яадаг амьдралд олж авдаг. Тэгснээр жинхэнэ амар тайван бидний зүрхийг, бидний бодол санааг, бидний амьдралыг дүүрдэг юм ахтус. Амен. Амьдралын асуудлууд ерөөсө араасаа ээлжлээ зовлон бэрхшээл яг. Бид нар зовлон бэрхшээлийн гүн хичнээн гүнзгий газар унсан байсан ч хамаагүй би таныг уриалж байна. Бүтээгч эзэнтэйгээ холбогдож зүрийг бодоорой гэж. Амен. Өөрөлдвөл та бодол санаагаа цаг үеийн муу мэдээ рүү битгий төвлөрүүл. Тийм ээ? Их сурвалжин тодорхойгүй ингэ сошиалар дүүрэн тарсан тэр хов живдэр өөрийнхөө бодол санааг битгий тавь. Амен. Төр засгийн тийм ээ янз бүрийн асуудлууд дээр тийм ээ битгий өөрийнхөө бодол санааг тавьж битгий стресст. Ер нь бол муу мэдэн дээр бодол санаагаа тавьсан хүн төгс амар тайван дотор байна гэж Библи хэлээгүй байхгүй. Зүвийг нь бодсон хүн амар тайвныг олж явна гэж хэлсэн. Бүтээгч эзэнтэйгээ тогтмол холбоотой амьдрсны үр дүнд тийм ээ тэр хүний бодол санаа нь цэгцэрдэг. Зөв бурууга ялгаж салгах чадвартай болдог. Амьдралыг тийм ээ том зургаар нь харж сурдаг байгаа байхгүй. Амен. Тэгснээр яадаг вэ? Энийн үр дүнд хүн аливаа юмыг тийм ээ маш тийм тайван амгалан хүлээж авч сурдаг. Тэгээ маш тайв уужуу юм ухаанаар аливаа юмд ханддаг тийм уудам сэтгэлтэй хүн болж хөгждөг байгаа байхгүй. Амен. Бурхантай холбогдно, залбирна гэдэг чинь маш чухал зүйл байгаа байхгүй ахтүсэ. Үүнийг Библиэлд яадаг вэ? Бурхны оршууд байх гэж хэлж байгаа.
жинхэнэ амар тайвныг бид нар тийм ээ асуудалгүй болсон үедээ олдго юм биш ээ. Харин эзэн бурхныхаа оршихуй дотор байх үедээ бид нар жинхэнэ амар тайвныг олдго юм ахт үсэ. Амен. Исаи номын 26:3 дээр хэлж танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг та төгс амар тайван буюу те шалом дотор хамгаална гэж хэлж байгаа. Тэгэхээр эзэн дээр бодол санаагаа тавьсан хүн төгс амар тайван дотор байна гэж Библи дахин давтаг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл Есүсийн тухай бодох үед төгс амар тайван биднийг дүүргэдэг гэсэн үг байна. Жинхэнэ амар тайван бол Христийн амар тайван юм а гэдгийг Библи маш тодорхой хэлж байна. Эзэн Есүст хандан залбирах үед, тийм ээ, хувьчлан харилцах үед бидний сэтгэлд маш онцгой тайвшрал ирдэг гэсэн үг. Христ Есүсээс ирдэг тэр тайвшрал амар тайван бол яг маш онцгой амар тайван гэж тооцогддог байна. Тайван байхын аргагүй хүнд хэцүү нөхцөл байдал донд бид нар тайвширч тэнхэрч чаддаг тийм онцгой амар тайван юм а гэсэн. Амен. Хүмүүс энэ чухал үннийг маш олон удаа сонсч ирсэн бид нар. Маш олон удаа сонсч ирсэн. Гэхдээ хүмүүс барыг хэрэгжүүлж үздэг байхаа. Тийм учраас яадаг вэ? Айдас санаа зовлтоор үргэлж дүүрэн амьдарч идэг гэсэн. Ах トゥ усээ би та бүдгийг уриалж байна. Бодол санаагаа дасгалжуулж үзээрэй. Ажил амьдралынхаа бүх тэр цаг үеүүдэд, бүх мөчүүдэд Есүсийн тухай та бодоод амар тайван ирэх үү үеүгээ та шалгаад туршаад үзээрэй. Есүсийн тухай маш олон гайхалтай тэр бодлуудыг юу бодож болох вэ гэдэг одоо үннийг Библиэд хэлсэн байдаг гэсэн. Би хэдэн зүйлийг танад бас хэлье гэж бодож байна. Бүтээгч Бурхны хүү Есүс бол амар тайвны ханхүү юм а. Шаломын ханхүү юм а гэж Исаи номын 9-р бүлэг дээр маш тодорхой хэлсэн байна. Набас дээрээс нь Есүс бол энэ дэлхийд ирэхдээ хүн төрлөختөнд жинхэнэ амар тайвныг үлдээсэн юм гайхамшигтай. Тэгээ энэ дэлхийн одоо бидэрт өгдөг тэр төр зургийн амар тайван биш. Энэ амар тайван ямар амар тайван гэж зовлон бэрхшээлийн гүнд хүртэл хүмүүс биднийг тайван амгалан байлгаж чаддаг маш онцгой амар тайвныг Есүс бидэнд өгсөн гэж Иохан номын 14-р бүлэг дээр хэлж байгаа гэсэн. Тэгэхээр Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулаад бид нар бүтээгч Бурхан эцэгтэйгэн эвлэрч амар тайван дотор амьдарч эхэлдэгэ гэж бас Ром номын 5-р бүлэг дээр хэлж байгаа. Ром номын 5-р бүлэг дээр хэлж байгаа. Бас дээрээс нь бид нар бүтээгч эзнийг дагаж түүнд таалагдж амьдардаг тийм хүмүүсийн дайснууд нь хүртэл тэр хүнтэй эвлэрч амар тайван болдгоо гэж бас сургаалт төгс номон дээр хэлж байна. Сургаалт төгс номон дээр хэлж байна. Сургаалт төгсийн 16-гийн 7 дээр гэж хэлж байна. Матай номын 11-р бүлэг дээр нэг гайхалтай зүйлийг хэлсэн. Хүнд дарам түрж зовлон дунсан хүмүүсээ бүгдээрээ над руу ир. Би та нарыг амраая гэж хэлсэн. Амен. Би та нарыг амраая гэж. Ах トゥ усээ Есүс эзэн бол жинхэнэ амар тайвны эзэн юм. Тийм учраас ах トゥ ус эзэнд итгэл найдвараа зоригтойгоор тавиарай. Түүний тухай бодож залбирал хүсэлтээрээ дамжуулаад тийм ээ эзэн Есүстэйгээ үргэлж холбоотой амьдарч жинхэнэ амар тайвныг амьдралдаа амсцгаая гэж та нарыгаа би уриалж байна ах トゥ ус. Бүтээгч эзэн Есүс бол хамгийн сайн бурхан юм. Түүний бүх амлалтууд нь үнэн, биелдэг. Есүсийн хэлсэн үг хизээж хувирахгүй байдаг. Үргэлж биелдэг. Есүс таныг намайг хизээж орхидоггүй, хизээж мартдаггүй тийм гайхамшигтай байсан. Та биднийг төөрөх үед тэр биднийг замчилдаг. Биднийг сул дорой болох үед биднийг яадаг? Түшиж босгодог, өвдөж шаналх үед биднийг эдгэж, эмчилдэг, тайвшруулдаг. Эзэн Есүс дотор Бурхан эцгийн хайраас биднийг салгах юу ч хорвоод байхгүй гэдгийг Библи хэлсэн. Амен. Ингэж та бид нар өдөр бүр бүтээгч эзэнтэйгээ холбогдож амьдрч чадах юм бол жинхэнэ амар тайвныг та олох болно гэдгийг Библи өнөөдөр хангалттай олон зүйлээр гэрчилж байна ах トゥ усээ. Амен. Итгэл их дах ш トゥ усээ. Өнөөдрийн сурсан хоёр чухал зүйлээ бүгдээ амьдралдаа хэрэгжүүлцгээе. Жинхэнэ амар тайвныг амьдралдаа амсцгаая гэж та нарыгаа уриалж байна. За би тэнд хоёр чухал зүйлийг дахиад би сануулж хэлж өгье. Нэгдүгээр жинхэнэ амар тайван бол хүний хамгийн чухал үндсэн хэрэгцээний нэг юм аа. Битгий мартаарай ах トゥ ус.
Хоёрдугаарт зөвхөн бүтээгч эзэнтэй холбогдсон хүн жинхэнэ амар тайвныг олдог юм аа. Амен. Энэ бол бидний өөрөө ч анзаардаггүй амьдралын хамгийн чухал хүслүүдийн маань нэг юм ахт байсан. Энэ бол Есүст итгэдэггүй хүмүүсийн хувьд бол тийм ээ бүх оюун ухааныг давсан ойлгохын аргагүй тийм онцгой жинхэнэ амар тайван юм ахт байсан. Амен. Хэрвээ та өнөөдөр энэ үгээр өрөөгдсөн бол өнөөдрийн энэ үг таны зүрхэнд нэгийг бодогдуулж хоёрыг ухааруулсан бол жинхэнэ амар тайван гэж бүгдээрээ комент бичицгээе. Бас бие биенийгээ меншн хийцгээе. Бие биендээ энэ мессежийг илгээж бас бие биенийгээ урамшуулж, зоригжуулж энүүгээр бас давлгаалцаая гэж та нарыг уриалж байна. За тэгээд хэрвээ та манай цуглаанд анх удаага оролцож байгаа бол хэрвээ та Есүсийн өгдөг энэ жинхэнэ амар тайвныг та ч гэсэн амьдралдаа бас хүлээж авахыг үнэхээр хүсэж байгаа бол манай чуулганы пэйжийн чат руу нэмэх нэг гэж үчээрээ бид нар тантай холбогдож хэрэгтэй бүх одоо мэдээлэлээр шин сэтгэлээсээ туслах болно. За тэгээд цаг гарган анхаарал тавьснаар маш их баярлалаа. Таны эх 7 хоногийн ажил бизнес, хичээл сургууль, амьдралын чинь бүх талбар дээр бүтээгч эзэн Есүсийн жинхэнэ амар тайван буюу шалом дүүрэн байх болтугай гэж би шин сэтгэлээсээ өрөөж байна. За тэгээд ах トゥ усаа өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрээ бүгдээрээ дараагийн сэдвээр эргээд уулзцгаая. Баяртай.